өнөөдөр удаанаар болоод тааврынтэй санаастай боацох гэж орногоорын гасийлээ. 이 대화로 지금 어려운 거울이 임시듯이 마치 임시졌어. 이 모임아 머리도가 좀 모두 개프카라타서를 띄우고 여러 행성을 서있는 건지 명백순 중 허ring내기원의 나인사의 허ring당을 수과 행가를 숨부시하다 세기민주하고서 오늘들인 심지적 환의 몽고전집 훈프르드니 도군 몽고대인 동무의 도군 니기끼리 나라가 있으니 오늘들인 이루디 병가하고 한번 훈프르드니 도군 같은 망성의 통통서 비례에 나타나지 못할 몸 야고는 우트든 우트지 마음 걸어서 다할 나만 되죠. 이노 군들들든 앞집저가 어헛된 타성 대비로 비탄스테인 화 세계로다 와서 있으나 대비로는 비치도 요인데 어디로 우트도 우트라고 그게 요인 termini direksin turizm isim tanır. Hun bittik. Nayni yılına sortu pina. Her nayni yılını yedinik. Materialda koyu bir mahrat verdik. Babam gelip gibi kadar şöyleydi. Arşan mümkün usullar şöyleydi. Ortada şöyle. 하람스럽다 өнөөдрийн тусдаа хааны юхний таниад нэгэн биеийг хэмжиж нэгэн биеийг урьдчилан сэргийлж яваа. өнөөдөр Монгол шинжлэх ухааныг хавцсан. өнөөдөр улам хөгжиж байна. Эртэн болгоныг сольж чадж байна. олон том эмнэлэг баярлаж байна. Аймгийн эмнэлэг, аймгийн эмнэлэг, өрхийн эмнэлэг дараагаар нь эртний шилжүүлээс болох том клиникүүд байх гэж. Энэ зэрэгцэл бас нэг байгууллагад байна. Их удимшүүд их онцгой буюу ундуусж ярьдаг тэр зүйл шарам. Монгол их руу сая 500,000 км нутаг маань эмгэг шармаар дүүрэх ёстой юм. Мэдээж үгүй. Үүний тулд дээдэрүүд нэг хүн өөрөөсөө нээж өөртөө хөгжүүлж өөрийгөө хамгаалах. Дараагаар хүн төрөлхтний Монгол эхнэрийг төсвийн амьд оршууд хийгээд дэлхийг хамгаалах болно. Энэ бол дээдэрүүд. За тэр чи юу юм бэ? Хүн ямар найны юмнаас үлддгийг найны биш юм. Нэг зүйл нь би эрүүл бол гоо сайхан байдаг. хоёрдугаар ухаан сарвал цэцэн мэйг. гуравдугаар нь сэтгэл аюун өршөөнгүй уучуу. сэтгэлийн аюуныг өршөөл уучлаад хэмждэг юм. Энэ эрүүлийн шинж, сэтгэл нь эрүүлийн шинж. Өөрөлдөгөөс нь хийм эргэлт тэгш амар хамгаалсан. Саянд 6 минутны ясгал хийхэд хийгээд тэгшид гэж байгаа. Амар нь шилжиж байгаа. Тавдугаар нь амин орон цэвэр гэлтэн үе томуулаг. 6-аад нь ухамсар төгс гэгээрингүй 7-аад нь сэрэмсэг төгөлдөр
бурханлаг хамгийн сүүлд Ханааны орон тааламжтай батбөх байгаад энэ найны бүрэлдэхүүн бурхан тэнгэр газар гурван нэг хүчний хуулийг тань мэд түн зорцсон ангир хараа зүйг дээд ирүүлмэн гэдгийг энийг бурхан хүн төрлөختөнд таалан болгож илгээсэн. Тэд тэрийг сонсолгүй өнөөрчээ. Би их том ярихгүй та нарын дэс гараад гэртээ өөрсдөө их дээгүүрийн тийм энгийн зүйлийг та бүхэндээ санал болгож хэлчихэж байна. Би эрүүл байх олон арга. Эндээс би тавхан аргыг дурдна. Яг миний энэ тавыг хийхэд багал хангалттай. Мэдээж сайшин жаачаад эрүүлэх байлгүй. Хамгийн нэгдүгээр би эрүүл байхын тулд өөртөө мэдээлэл өгч байгаа. Зөв мэдээлэл өгөх. Мэдээлэл эрүүлж хэрэгтэй. Нэгдүгээр нь гэж. Тэд өдөр болгон буруу мэдээлэл өгөх гэх. Өөртөө тийм буруу мэдээлэл. Өчигдөр мэдээ марахгүй би юм болчихвол жаадаг. Эсвэл бас project-ын тоглоом хий. Таг төрсөн эвгүй үгүй явж би болон дог жимээ. Эсвэл манайх тэгж байсан аав нь тэгж өгсөн эцэг минь тэгсэн юм өө гэсэн. Андаа үргэлж өвчих мэдээлэл амж. Тэгвэл өнөөдрийн дэвсэн сууснаас эхлээд дэвэн цагаан эрүүлжих, цойрол явах бүр дээшээ гэх тийм мэдээлэл авч байна. Нэг тийм. Хоёр дахь гайхал. Бид ерөөсөө хизээ яагаад тайганд орцсноо мэддэггүй. Нэрэл мэддэг шиг чадхаа байсан тайганд орцсон. Энэ яачран гэхдээ хүн буруу хэлбэр, буруу гайхалт өөрийгөө хүлээн аваад тэгээд 50 хэдтэй 40 хэдтэй зайг тэгээд жаармэд яс шиг тайганд. Тийм учраас гайхалт бол өглөө болгон засчих, орой болгон засчих тийм. Тэрэн тарж өгөн зүгээр өөрийгөө зэгсгсоо. За би одоо сайхан болгоо тийм. Суухтаа зөв сууч. Хүүхдээ тэр нэг санчирын зөв суух гэж юм очив. Ажлаа хийж байгаа үе нэг ганцхан юм би зөв ач. Ингээд өдөр болгон гадараа засаад хибрид засаад хаа чи ирүүл байгаад ир үлсэн чи өхөхгүй гэдийхгүй хатаахгүй өвдөг түнх тахихгүй нахихгүй гурван амьсгал тэдгэрнэ буруу амьсгал хүний амьсгалаар бийд байгаа бүх бахил хин 90% цэвэршдэг юм. Цаад 10% мосаар, нүлмсаар, хөлсөөр, шээсээр баасаа. Юу? Гэтэл уушгийг 35-аас 40% ашиглаж байгаа юу вэ штэ? Чи уушгины багтаанд яг 100% ашиглаж чадвал амьсгалаа ашиглаж чадвал 90-ээс 98 хүрэх биш. Тэгээд энэ дэвлэмийн ном дотор байгаа. Амьсгалаар яаж уушгийг зөвлөх, амьсгалаар яаж цусыг зөвлөх, амьсгалаар яаж дийлхийг зөвлөх, амьсгалаар яаж дэжүү хотоод тийч та яс цусыг зөвлөх. Ангаахма ягаад энийг хэрэглэхгүй байна? Ягаад биднээс ааж өгөхгүй байна? Та нар биднээс ингэж нэг хэрэгтэй болсон. Ягаад гэвэл та нар намайг эмч бол та нар гэсэн. Ардун өгсөн, их орон өгсөн, миний газар шараа өгсөн. Эмчээс та нар ийм мэдэх хэрэгтэй. Чи
чи дутуу юм надад хэлжсэн байх шүү зэрэг болж байгаа гэж. Ахын жижиг хөдөлгөөнөөс хавхлаа хөдөлгөөрийн хөдөлгөөн дээр галбирч хийж чинь. Өглөө оймсоо өмсч явахдаа баруун оймсоо өмсөхдөө баруун шанг гарч. Ингээд тэгээд ингээд дараа зүүн оймсоо өмсөхдөө зүүн шанг. Энэ хоолой ингээд чанах гэж ууц чанах гэж байгаа шиг төмөр бүрэлдэхсэн юм шиг болсон. Энэ чинь хөдөлгөөний хагас юу дуурайгаа. Миний ээж авдаа миний эмгэгчтэй дуурайсан юм байна. Хөдөлгөөний сайхан Монгол эмэгтэй. Олаа тасан хацартай. Часаа ууртаа тассаа шүйтээ. Саан болцсон. Начилж гарч. За ингээд нэг очи осахны тухай ингээд юм ажил төсөл яваа шүү засяа гэх. Хоёр том ухаан хэлдэг юм байна. Хүүхчүүд. Тэр харин тэрний нийгмийн ухамсар ба хэрэгтэй. Хүүхдийн сайхан ухамсар ухааныг ядах хэрэгтэй. Эди хүүхд чөтөөр айтамто нэгөөс ээжээ юу гэдэг юм. Энэ хүн чинь нөгөө зээл яасан гэж хэлж магадгүй хүмүүс юу шүү. Орёгош. Тэр зээл яасан гэж хүн хэлж болохгүй гэж яасан. Тэр энэ хэлж авдаг хүмүүс зөвхөн шүү. Ийм хаш, ийм зүйл ийм аюу. Тэгээд би одоо түрүүний 8-ийг ингээд хоёр нэрх гэж байна. Би саяч одоо хоёр ухааныг ярьж байна. Одоо ухаана гэдэг юу нэртэй вэ? Би ухаасаа гэж. Ухаан гэж юу нэртэй? Тэр техник биш. Тэр техник үтэл нийгмийн бүтээсэн аюултай нийгэм гурав төвчин буюу оюунтай нийгэм оюун ухаан болчих. Тэгээд цөмөр оюун ухаантай. Ухаан, оюун, тэр хоёр нийлээд оюун ухаан. Оюун ухаанаас юу гардаг? Бодол гардаг юм аа. За энэ бодол гэдэг юм бол хүнийг тэр одоо Охин вирус ч юм уу, цаарсан вирус, энэ янз бүрийн бактериас илүү хүчтэй байгаа. Өнөөдөр халдвартай өвчин олон өвчин устдсан шүү дээ. Халдваргүй маш олон өвчин нэмэгдэж байна. Тэр юунаас хөлтөртэй бодлоос үлдчихдэг. За энэ тухай дээдгүүлмэнд болж өгөх төгсдөг үлдээ. Ятгатаа хүн хэрэгтэй ойлгомжтой тийм үйл танах төгсөж болж байна. Бодол яагаад хүнийг өвдөх юм? Одоо энэ миний яг жаахан давцаад болдог юм. Хүн өөрөө тийм юм читгэхээс арга. Бодол яг үхтэл бодол дандаа ингэж ийм үү тийм үү тэрхүү ингэхүү зөв үү буруу юу сайн юу муу юу хөөрхөн үү муухай юу хөлбөр мхий өөрөө яг бодлын энэ хөлбөр хийж чанар бодлоор үдирддэг хүний маш эвэл жижиг хэсгийг очиж бодлоо байна. Нэмэхээс хаа тийм үү юм уу тэрхүү санаа үгүй санаа нэг чиглэл зоригдог. Тийм. За тийм болно. За тэгнээд байдаг юм гэж бодож байгаа юм байна тийм. Тэгэж бодож байгаа юм. Тэрсээс байгаа хашиг хатаач таа. 우리 아까 맵실때 특이한 소리 하나가 됩니다. 열자서 맵실때 주시다. 어떻게 됐을 때 이 또 특별히 이상한도 이렇게 또 다야가 한 영어 연사로 수준을 드신 하나가 그렇게 지죠. 숨스럽게 몇 년 알고서 이니까 내대로 민딩 어떤 드라프로 배팅이 돼야 되니 더 혼자게 넘어가서 낚시해야 돼. 아토니가의 선수들 계속 세주리에 이니 스스로 떠방 호르다나 자이부터 베이스기 마셔봐 베이스기 등등을 이거 해야지
Тэгэхээр би одоо аимшиггүй юу ч гэсэн зөвлөе гэж хамгийн одоо хэмжигдээгүй дээд талын нэг хурд байдаг. Одоо шинж ухааны яваа хэмжиж байгаа. Энд хурд байгаа гэж. Яагаад хурд байгаа гэж ойлгож байна? Тэнд нэгтэр. Нэгэ цогцол. Тэрийг юу гэдэг вэ? Харна. Бид ороод байгаа. Хэдий хэмжээний хурдтай явж байгааг мэддэг, юу явж байгааг мэддэг, ямар ч юм нэг тийм хорийн үүсч. Энэ хар нүхний нэм нь 15 тэрбум жилийн өмнө дэлбэрсэн гэж астрофизикчдүүд тооцож байсан бичсэн байна. Тэр дэлбэртээс маш их хэлж байгаа. Хязгааргүй хэний ирчин бобаа цацагдсан. Тэгэхээр тэр хар нүх үүсгэж байгаа тэрийг монголчууд мэддэг байсан. Хар хурдыг нэрчсэн. Миний ээж тэрний ээж тэрний хэлсэн мэдхгүй. Ямар ч байсан монгол хүмүүс тэгж. Монгол инженер тэгж ярьдаг. Миний хүү хар хурдаараа тавьдаг юм гэж. Ээж нь тэндээс амрдаг жоох наанаас нь 4-5 настай хүүхдэн зүгээр шаардлагагүй яагаад тавьдаг чор ээж. Миний мөхөө хар хурдаа тавьдаг гэж ойлгомжтой. Тэр чинь ертөнцийн хурдаа гэсэн үг шээ. Өөртөө байгаа дэдийн хурдаараа нөгөөг юу гэж ээж хэлж байгаа. Альва би тийм туйлын дэд хурдыг таадаг гэж. Тэгэхээр ертөнцийн оршиж байгаа тэр хар хурдыг мэдчихсэн. Тэр хар хурд нэвтрэл дуусч байгаа дэлбэрсэн үнэн баг. Тэгээд сүнсэн хурд үүссэн хоёр тань. Сүнсний хурд үүссэн. Сүнсний хурд тэр дэлбэрэлтүүд дандаа цаг спраг юм байна. Сүнсний хурд 3 бүтэн мэлгээд хурд араа даашгаа сэрэмсгийн хурд болж байгаа. Сүнсний хурд гэсэн үг. Энэ 3 хурд. 3 бүтэнгээд тэр араа даашгаа ухамсар хурд болж байгаа. 4 хурд. Энэ шинжлэх ухааны өнөөдөр тогтоож байгаа шүү. Ухамсар хурд гэж ярьдаг мэжтэй болсон. Гэхдээ цаг юу секунд 4,000 км-ийн дээр дотоо гараагүй биш. Ухамсарын хурд 3 бүтээгээд угаашраад гэрхийн хурд. Гэрхийн хурд 3 бүтээгээд хараатаашраад дууны хурд. Дууны хурд 3 бүтээгээд хараатаашраад дүрсийн хурд. Одоо бидний таньж мэддэг энэ гэрхийн хурд чинь таньж мэддэг болсон. Секунд 300 км ч юм уу одоо хамтай. Яг зөв гэж хэлдэг. 400 ч гэж байна. Ихтэй 3000 км 300 мянга шүү. 3 сая км ч байж байна. Ямар ч байсан төстэй юм байна. Энэ төсөө хоногдгийн яаж нэгтэй хурдуудаас гар төсөлт үүсдэг. Тэрнээс нь болж. Тэгэхээр тэр хар хурдны нэгтэр дэлгэрээ сүнсэн хурд гэдэг тэр хоёр ертөнцийн хоёр гайхамшигтай хурдыг болгосон. Тэр дотор явж байгаа бэлэг орш хойно амьчнаар агуулсан нэгжийг бид сүнс гэж хэлж байна. Бид номондоо тэр тодорхой бичсэн. Та нарт энэ ямар нэг байдлаар болж байгаа. Тэгтээ сүнс гэж байгаа юм байна. Байхдаа ертөнцийн хоёр хурдаас гэж үүсдэг нь юу гэдгийг мэдэхгүй. Мэдэх арга бий ба тэр аргыг та нар олж мэдэн та нарын үр хүүхэд арчсэж ногно. За тэгээд үнэхээр одоо сүнс гэдэг юм байдаг юм бол сүнс сэтгэлийг бүтээж байгаа. Энийг өнөөдөр шинжлэх ухааны зарим нотгоонууд одоо баталж байгаа шүү. Сүнс хоёр сантай. Сүнсний ариун сан гэж. Тэрэндээ миний одоо өнгөрсөн бүх төрөлдөө олсон гэдээн аюун тийм зүйлсүүд хураагдж идэг. Өөрөөр бурхан таацах бүхэн энэ дээр хураагдж идэг. Коодлоо. Нөгөөх нь миний хийсэн муу үйлс нүгэл хийсэн тэр санаа. Тэр өнөөдөр нэг ийм санийн тогтоосон шинж байна. Эхлээ хүний эргэлтийн эсний хөзөөрчөнд нэг ийм 9 алцаа идэв. Энэ цагирэг доо. Тэр ёсны сорон зоонд нь 1500 жилийн миний өнгөрсөн түүхэн 1500 жилийн
түүхэн хураангуй бичээдэг. Сэрэндөр жодоос 1000 жилийн өмнө хүн хэвээрийг байсан гэдэгтэй жаах уулзаач өгөхөд байсан гэдэг интервью бичээд байгаа юм шүү дээ. Эсвэл одоо жаагаад бичсэн ч гэдэг юм би тэр яг тэнд одоо тийм 1500 жилийн бидний өнгөрсөн үеийн код бичээд байна. Тайдад бүтэн уншиж чадах. Цагийн баримжаа энд мэдээлэл агуулж шинжлэх ухаанд татсан. Тэгэхээр сүнс сэтгэлийн мэдээлэл байх боломж байх юм. Байна. Тийм учраас сэтгэл бол сүнсийн бүтээлч. За ингээд цаашаа одоо асуудал яриад байхыг үлдэхээ та ойлгож байгаа. Тэгэхээр сэтгэлээс юу үүсдэг юм бэ? Хүн төрлөختний сэтгэл нь сэтгэхүйг бий болгох юм аа. Монгол сэтгэхүйг бий болгосон. Ядны өвдөөс. Швейцарын бичснээр бол сая 112 мянган жилийн турш Монгол үндэстэн оршин тогтсон гэж галуургаас модыг намын дотор Швейцар холцсон байдаг шүү. Сая 112 мянган жил Монгол үндэстэн оршин тогтсон гэж. Ямар нэртэй байсан хамаагүй. Энэ сая 100 жилийн мянган жилийн турш Монгол сэтгэл бий болсон. Тэгэхээр миний сэтгэл төрмөл яг амтхандаа бас болно шүү. Яг болно шүү. Тэгээ нийгмийн сэтгэхүйгээр хөгждөг бас байна. Яг ухамс шүү. Хөгждөг байна. Тэрийг л сэтгэлгээ. Сэтгэлгээ. Цэвэр сэтгэлийн тухай ярих мөр хөвгтэй. Өөрийн дотор цэвэр аян сэтгэлтэй байгаа хадаа өвч. Би энэ учраас хэлж байгаа шүү. Миний хамгийн сайн тайлбар хөөхт. Хөөхтийн сэтгэл ямар аян сайхан гэдэг. Жаахан хүн ороод эвэртэй ороод ээжээ. Ихтэй ороод аваад. Ороод өөдөө өвгөмг ороод ирээ. Цөмөр тэр хүний ээж нэмэж тэдний босгосон шүү. Тийм гоё. Жаахан том бол тэр бидний нэмээ гоё ороод ирж байгаа. За сэтгэлгээ юу гэдэг вэ? Тэгвэл сэтгэлгээнээс юу үүсдэг юм бэ? Сэтгэлгээс хүсэл үүсдэг юм. Хүсэл яг бодол шээ. Тэгээсээ ингээсээ би нэг хөвгтэй болоосон. Эндээс гараа явж ирлээ. Апууссан миний хажуугаар наваа юу гэж байгаа таах ногоогоо дөрөвчтэй мөнгө нь ойчоосаа. Оо. Хүсэл тийм сан. Угоо дин ажил бүтээсээ тэр бүтээсээ шийдтий. Энэ хүний ажил төрөмгийдээсээ энэ мөн овшин тэр битгийдээсээ. Хүсэл бодлоо яг нэг юм багнаа байна. Тийм учраас хүнийг хоёулаа үтгэдэг. Нэг нь арай наад гэж. Бодлон жишээлбэл ийж эс молекул атом эцэг электронууд гэсэн бодлого үүдгэж байгаа шиг. Тэгэхээр хүссэн төрөөс айцаа. Өөрөөр хэлбэл аюултай болж байгаа. Оронд хүсдэг. Хүслийн орон тэгээ цаашаа мэдээллийн орон буюу торсоны хоосон чанарын орон, иш чанарын орон. Тэр орнуудыг эмгэгшүүлж хэлдэг. За эмгэгтэй бий бол их төвтэй болж байгаа. Өнөө бодлогоос даваад хийсвэр орноо үүдгэж орчноо өгдөг шээ. За тэгээд хүсэл чинь цаашаа дахиад нэг юм шулуулдаг юм. Юу? Өгсөн. Тэгэхээр бодол санаа, хүсэл санаа. Санаа бодлоос хоёр хоёроо нэгжтэй биш. Тэгээд үгүй биш. Харин үг санаа хоёр нь тайг сүн соёлын хоёулын бүтээл. Нэгдмэл цогцсон байна. Ийм учраас их хүчтэй байна. Түрүү би үгийг тархины үтэл дуу
тухай байнаас ингэ үтсэн байж байсан бол одоо дээрээс нэмээд үгэнд нэг нэмэлт гарч ирж байгаа. Энэ юу? Үг нь зүрхний доторх долгис. Биеийн анин малны гэрэлтэйгээ долгис. Үгэнд шингэжтэй. Тэрийг агуулж өгдөг. Тэрнийг энэ нийтийн солитон үгэнд нэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл анин орны нөмөрөгтэй үг нэлж байгаа. Шидэт нөмөрдсөн үг. Тэр хүний зүрхэнд орно. Зүрхэн ч орно. Нэвтрэхгүй гэж байна. Зүгээр нэг дуу аяа нэвтрэхгүй гэж. Хүний гэрэлд орно буюу тэр анин орныг нөмөрсөн үг бол жоо шиг. За үгээр үгийн шид эрүүлжүүлэх, эмгэгшүүлэх шийдэн усан хүчиж байгаа. За тэгэхээр би таван чивээ ятгшуулаа. Биеийг эссэн, ухааныг эссэн, хумсрыг эссэн. Одоо сүнсийг эсчлээ, сэрэмсэг уюусан. Сэрэмсэг гэдэг нь сүнсний хумсар гэсэн. Сэрэмсгийг эсчлээ. Ингээд тавын минь эсчлээ. Яг эрүүл байдаг тухай. Одоо сэтгэлийг буюу сүнсийг яаж эрүүлжүүлэх үү гэдгийг хоёр ухаан үгээр тайлж ярина. Хамгийн эхлээд гэмшил өөрийнхөө муу үйл, буруу үйл, дутуу үйл тэр бүхэндээ гэмшил. Энэ бол сүнслэг орон ухамсар сэрэмсгийн төвшин сэрж хамгийн хүчтэй арга. Эндээс ингээ гараад явхад орчоолоор тэр эмэгтэй бэлийг амгаж болно, алчуураа амгаж болно. Карманаас алчуураа гаргаад бэлийг аваад дөрөв хараалтсан хаюулт мөнгө 5,000 цаас унаж байна. Би тэр хүнд 3 янзаар ханд харав. Дотроо баярдаа шанах болчиход 5,000 төгрөгийг аваад хамаарчаад нөгөө чи авчихныг арга. За энэ хэлцэрэг арга маань болчихно. Яхаа хүмүүс хамаанаас юм онгоцтой гэж. Эдгээр хоёр таа. Энэ хэлцэрэг юм байна. Танаа бодоо. Шууд усгээд нуусан танаа. Ой миний хөлийг аваад чи мөнгө болчихлаа шүү дээ. Аваад гэж. 3 янзаар хандахаар байна. 3 хандлага нь бол чамайг аюулсан. 2 хандлага нь та аяст ямар ч гэмзэн болохгүй зүгээр өнгөр. Эхнийх нь надад дөө. Тэгэхээр сүнс сэтгэлийг аюулсаар ийм жижиг юм асах. Хөлтөр бишгүй болно. Энэ санагдаж сууж байгаа тэнд хөвгтгада хөндөгч юм гарахтай. Миний ордоор гарахтаа хөлтөр бишгүй. Хоолчлаараа хөлтөрч бишгүй. Апачта. Зөвхөн энэ олонтэй. Зүгсүрний хүү яваад. Хоёулын энэ аюулсч. Сорь биштэй. Тэгвэл би өөртөө төрчих. Дээрээс нь тэр хүүхэд бас хондоо нэг юм одоо хүүхдийн настай хүний хөлтөр биштэй хондоо хоёр хүний сэтгэл аюулсан багтаа гэж. Тэгэхээр сүнсний энэ орон амин одоо сэтгэл зүйн юм цэвэр хариуцлага гэдэг ийм аюул. Энэ жижиг сажиг юм маш том юм. Чиний ямар нэг оронд жишээлбэл одоо хамгийн жижиг бодъё. Нэг ганц эсийн төвшний оронд тэгшиг хүрээж байгаа. Сэтгэлийн ийм юм ингээд хөндөрч дараа нь 2 болон 3 болон 10 болон 20 болон 1000 болон сая эсгэнт. Нэг сая 10 сая эсгэнтсний дараа чамд өөрчлөлт. Ийм учраас сэтгэлээ өвддөг, сэтгэлээ иддэг. Энэ чинь анхаарахыг хэлж.
Дараагийн зүйл. Тэгээд та нарт асууцаа гаргаж штэ. Юу заалын зохион байгуулагч над их ахтар гарсан заваач яриасаар төвшөө асуулт гаргуулна гэж хэлэхгүй байна. Тэгэхээр эндээс асуух нь юу гэдэг хайцаа цугна. Дараагаар нь амин орон тэгш хамаан гэж. За энэ төвхтэй. Өөрөөр хэлбэл сая хөртөр бол сая 5-ыг тайлбарлах та нар байна. Хуан байна, хонсор байна. Сүнс нэрээр байдаг байх. Тэгэхээр сэтгэл сэрэмсэг байгаа юм байна. Энэ тав зөвшөөр үлээц байгаа одоо болох зүйл. Амин орон юу хийгээд ихтэй. За энэ их төвхтэй болж. Бүрх төв мэрэгчтэй үүсдэг. Манай ангаах юм шиг. Өөрний ангаах одоо үссэн юм шиг бүр төвхтэй. Ерөөсөө тийм байхгүй тооцоолсон юм. Надад тэг зааш одоо тэг зааш болж байгаа. Ангаахын дэд ихтэй орол сууж үзсэн шиг. Тэгэхээр хүн дотор хийн эргэлт хийж байна. Энийг ойлгохдоо хүн энэ амьсгаж байгаа агаараа хийх гэж байгаа. Энэ биш энэ агаараа хийж. Наяа хийж нэг юм байна. Энэ ямар зүйл байгааг би танаас нэг юм хэлье. Хийн тухай ястаа 3 нэр тийм үү? Нэгдүгээр сууг судлаад нэг ярьж байгаа. Хоёрдугаар хэлбэс. Хүрдүүд гэдэг юм ярьж байгаа. Тэгээд 3-дугаарт нь хийгээ ярьж байгаа. Энэ 3 нэр хэлээд байдаг. Гэхдээ би ойлгуулахын тулд нэг юм шиг. Эмбэлгээс эвэлгээс хоёрээс ингэ ойлгож их яваад. Тэр хоёрын ингээд ойлгоод байхдаа тэр хоёрын орон зай нэгддэг. Юу болох гадуур орон зай тийм шүү. Одоо та нар ингээд цөмөр холоос харах юм бол боо юм. Ингээд харахад цөмөр дундаа зай тийм шүү. Түүнтэй яг адилхан элэг гэдэг нэг хүрээ юм байгаа бол элэгийг үүсгэж байгаа эсвэл гэдэг нь шиг өөр орон зай. Хөдлөх орон зайтай, хайц орон зайтай тийш элэгнээс босоод явах орон зай байна. Тэгэхээр тэр хоёр өндөрнөөс элэгнээс хоёр ингээд ойртонгуудаа орон нэхлээ нийлдэг. Тэгвэж шүү. Одоо ингээд эндээс сүүл нэхлээ нийлдэг шиг хоёр орон. Тэр хоёр орон давцангуудаа элэгнээс элэгнээс хоёроос ондоо орон үүсэж байгаа. Хоёр талын орон нийлээ, арга үлэг хоёр орон нийлээ, хоёр талынхаа шин чанарыг агуулсан орон үүсгэж байгаа. Ингээ 3 орон бий болчихоо. Историйн эмбэлгийн буюу одоо номын хэлээр бэлэг сог, эм сог. Эмбэлгийн шиг таарсан ил сог. Дунд нь хоёр талыг завсарыг байсан дунд хоёр төв сог. 3 орон үүсгэдэг. Дараагаар нэснийдээ тэр 3 орныг дагаад хуваагдаад байна. Энийг астрологч 3 нэгнээс үүсдэг гэж бичээд байна. Ингээд энэ орон гэдэг юм үүсдэг. Гэхдээ тэр орноор нь хийгүүд. Нэг их хачин юу гэдэг вэ гэдэг юм. Усан орон үүсэл 18 хоног болж явах зүрх цаад. Цус байхгүй, суудас байхгүй, тэрнийг авах эрхтэн байхгүй. Үгүй зүрх юу ингэ ажиллах. Тэр орноо нөгөө хийхгүй л гэж байна. Тэгж эсүүдийг амьд байх, цаашаа үржих олох боломжийг хангаж байна. Нэгдүгээр. Хоёрдугаар тэр хоёр эс чинь өөртөө амьдлаг чанар агуулсан. Бидгүй амьд чанар агуулсан бэлэг нэгжийг сүнсгэнэ гэсэн. Тэгвэл тэр элвэлгээс эмбэлгээс хойш хоёулаа амьдлаг чанартай. Нөгөө амьд чанараас хөгжсөн нэлээ мундаг болсон юм жаа. Тэр амьдлаг чанарыг агуулсан хоёр эс маань цаашаа хуваагдсан үржих боломжийг бий болгоход зөвлөх туснаа. Амьдлаг чанар орноор нэгдэггүй
сүнс айн үүсч байна. Сүнс айн үүсч байна. Тэгвэл сүнсний орон хорон хэрэгтэй болж байна. Тийм учраас саадаа үлдэх саваа үлдгэж сүнс хорон зүрх эхлэе явуулж байна. Тэгээд сүнс усгуудаа зүрхэн дотор нэг юм удахын нэрүүлэг гэж нэг сонь нэмээ бодлоо. Тэр бол сүнсний орон байх гэж. Тойлоос бодсон. За ингээд зүрхний бол хоёр үндсэн том нөхцөл шалтгаан байна, шаардлага байна. Эсийг үржүүлэх, хийгүүлэх 3 дугаарт сүнсний орон байж харна. За ингээд сүнс гэдэг юм байна. Хий гэж ингээд энэгээр гүйж байгаа юм гэж байна. Энийг босоогоор 9 босоо хүрдэг юм аа. Энэс одоо номонд 7 гэж байна. Тэр хүрдэг гэдэг юм тэр ухамсарын үлдэс. Ядны өнгөрсөн үед өнгөрөөж ирсэн, дамжиж ирсэн ухамсар хамгийн бага бол 8-ын хүрдэг. Амьдлах чанар гэж үнийг яриад ш. Чи ургамал амьдлах чанартай. Тэр нь амьд хамгаалдаг хүрдэг. Тэрний дэд таамж хүрдэг. Бүх амьтанд байдаг. Тэрний дэд хүчтэй хүрдэг. Таамж өвдрүүд хүчтэй байдаг. Тэгээд дэшээ хайр хүрдэг. Иймэрхүү нөөсөн бурханлаг байдаг. Энэ хоёр талд нь цохны хүрд, дарсны хүрд гэж хоёр нэмжиг 9 хүрд басаа байдаг. За ингээд энийг гүйж байгаа нарийн хий байдаг. Энэ 108 хий байдаг. 108 төрөл хий байдаг. Монголын дэжиг ухаан үндсэн 10 хий гэж байдаг. Эмчлийн онцлог тэрийг маш төшөлдөг. Ийм хий тэгшүүн хүн амар байдаг. Бид нэг тийм хачаа болчихсон. Нэг ормоор гармаар зүгээр сайхан сантай мөр үйл ялах юм ихэд уцаад. Бэлтгэл тэгж. Өшөөж дөрөв хэлжсэн санаа яач вэ? Өвг нь аваагаас асууж байгаа. Хэн нэгж үгүй. Хайрах. Би наач сайн хэлжсэн. Стодогроо юм болоо яасан гэж хэлчихсэн. Тэгэхдээ энэ хин бүлгэн тэгшиш болсон юм. Тэр өвг нь мэдэхгүй. Чи чадаа чицэн маашин муурдаа. Уулын тэр хийх тэгшлэг цоод тассан шүү дээ. Огшны яагаад тийм бүлгэн наа яаж. Чи хоёр дасгал ичээр өгөх. Тэгээд цаатноо цаатыг ямар нэг үг. За яаж юм одоо хийж гэж шүү. Үндсэн 3 хий байна. Байгаа юу дөрөв юм та нар бодоорой. Би 3 гэдэг таац. Нэгдүгээр нь дүрсэд шүтсэн хий гэж байдаг. Энийг тэр аграар засдаг. Би хамгийн хэлсэн шүү. Жишээлбэл тэгээд одоо хүн тийм доктор үеийн уцаар туучулд юм ормоор гармаар восмор суумаар нэг тэгээд сонио шахтыг ойш болох шүү. Цаашаа хайчмаа. Тэгээд айдсан мөртөө дахиад хийх. Яг ийм болгоод тэр хийгүүдийг засдаг хэдхэн дасгал хийж байна. За хоёр дасгал хийж. Нэгдүгээр нь хэмтээ хийж болно суугаа хийж байна. Ямар ч байсан ууцыг энэ шудрумаа нэг татах хэрэгтэй. Хүзүүгээ дэшин, сэрээ дэшин, нуруугаа дэшин, ууцаа дэшин, ахасуудаа дэшин доош. Дараагаар хараа дэшин, саруугаа дэшин, хөлөө доош, түггүй доош, өвдгөө доош, саруу хөлөө доош. Суугаа саадч. Хоёрдугаар нэг сайн тавууш өгч. Хөлөө гуравдугаар мушч. Арчиг самш зүүн чиг самш. Дөрөвдүгээр нь төрөлгөө хаач гэдэг сайн бич. Дараагаар босоод өвдгөн дөрөв. За чиний ямар нэг тагууд авахтаа орсон. Тэгээд авах. Энэ дүрсэж шүтсэн хэрэггээд биеийн гаднаа засчихдээ. Зүгээр яг юм яа чинь. Ингээд сайхан тэний чих засаж байгаа чинь. Хоёр содорч шүтэн гүйд хийж. Өнөө оромжоо гэдэг
төвөд хинээсэндээ сууд тэдний ярьж байгаа бэлэг арга төвсөд гэхгүй. Энийг бясалгалаа амьсгалаар хөдөлгөө. Бясалгал бол амьсгалаа. Чи хэрвээ энийг хөдөлгөж чадах юм бол гэгээлдэгчтэй. Бурханд дэвчний мэдээллийг авдаг болчихж байгаа. Тэрийг гэгээлдэгч. Гурав оронд шүтэн гүйж хийж. Тэрнийг өртөөл өөрийгөө тайвшруулаад цэвэрлээд өөртөө өргөж зардаг. Тэгэхээр чам бууж бишээ чиний дотор байж байгаа. Чи тэрний өргөлжийг мэддэг. Би өнөхөр бие бүгдийн цэвэрлээ бүгдийн төрөний хэлбэршээ суулж чадаад тэгээд ингээд энэ хөгжмөд доочин авах мэдэхгүй юм. Бидээ бурхан авах шууд баярлах. Бурхтын таньдын би тань. Энэ гурван хийгээд ингэж засдаг. За ингээд энэ хадын ингээд босч. Дараа амин орон гэдэг юм. Амин орон сэвэр гэрэлтэнгүй тангуулаг. За үүний гадна талаар гэрэл гарна өнөөдөр энийг мэдэхгүй нээж байгаа. Энэ дотор хүмүүсүүд бүрмэж байгаа. Тэгвэл тань багт хөрөмжтэй хүмүүсүүд би үзээд шинжээ дээрээ одоо таны тэр ингээд чиний мэн тэр гэлний мэн энэ баавны энэ бүхэл байна тэр зэвэр аавар гэж байгаа. Аурагара хийгээд энэ зөвгэн авч хиймаар мэдээсэн. Тийм юмгүй бэтэн тийм хүмүүсүүд яаж ийсэс тийм бэ? Яаж хийх болоод тийм бэ? Анаагаад проблемыг ингэж одоо над боддог бид ярьдаг. Сааны цэгнэл гэж байна гэж хэлж байгаа юм. Магадгүй энэ хүүхэд ахтуусаад гэж байж магадгүй шаантайны нөхцөл байж магадгүй. Би цэгнэл тооог ихээ багасаа мэдэх юм аа. Тэгчээ энэ зөвхөн орж ирж байгаа цэгнэл тооог надад жүжигүүдийг үзэж байсан хүүхэд. Изаахан биш. Жавшана юусэн гэж жаажсэн шаантай байд. Тийм үү? Мой цэгнэл тоо. Өдөр таамаг жүжигтэй болсон юм аа. Цогтой статус. Боос гэж юусэн тэндээ тавч. Тэгэхээр ямар тайсан жүжиг тавах юм тавах гэдэг. Ямар гайхамшигтай тавах. Тэр юу? Гэрэл тав. Өөрийнхөө аавруу гэрэл тав тийм тавах. Тэр жүжиг тайсан дараа хаад тэр улам асдаг. Улам тавах. Энэ тухай хүмүүс судлаач зөвхөн хэмжиж мэдэхгүй болоод гэж. Сайн жүжигчдээ хичээдэг болохоос тэр төрөлхийн чинь юу гэж нэраа гайхамшигтай тэр болж байгаа юм гэсэн байна. Тэр сэлчэнүүдээр орж ирээд мараа босгож ирээд намтааш намын зоохыг бишгэж байдаг. Тэр үеийн тэр чинь энэ суулжгаа жүжигч үзэгчд аймаг юм байна шүү. Тийм сүртэй. Тэр хүний гэрэл тав. Одоо та нар өөрийнхөө гэрэл тавыг тийм болгох боломж байна. Тэгээд энэ тухайд ярих гэж. Тэгээд босноо. Одоо энэ дотор өндөртэй намтай дээртэй дортой сусантай ингэдэй багтай томуулгатай яаж юм бэ? Одоо яаж томуулах шууд байна? Хоёр арга. Нэгэн дотроос нь томуулах шууд. Би яриад ирсэн шүү дээ. Гэгээн цагаан юм бод. Тэгээд гасан байг гэдэг одоо яриад ирсэн. Дотроос энэ. Гаднаас нь томуулах шууд хаа. Сайхан мөргөл бясалгал төвл.
гэж мэндний болох эсвэл ээж аваахаас ахуйсан хүндэтгэл тавьдаг. Салбар болох мөрөг хэрэгтэй, загвар хэрэгтэй. Нэг хоёр мөрөгчөөч өөргөө талд авчаагаад юу ч хэлцэхгүй. Хичээгээд бятан дээр харж хатыг барихтай юм шиг. Зүгээр чи өдөр болгон энэ үйлийг хийгээд чамайг тойрсон хүмүүс үздэг болж байна. Цаатаач чинь хүмүүс хаамч. Тэр юу гэсэн юм бэ? Тэгэж тойрсон түн олон үздэг болохоос би очоод мөрөгчөө. Чивэрээ биш. Ингэж бодчихгүй ийм ойлголоо байж. Ганцхан чин сэтгэлийн хандлагаар тэнд болоход хандах юм байна. Болтосоо. За ингээд амин орон цэвэршүүлэх. Хоёр дахь анисхтын дасгал хий. Анисхтын дасгалыг тэр номонд бичсэн байгаа. 5 дасгал бий. Өглөө орой. Өдөр 3 бацаа. Заавал нэг удаа хийхдээ 36 удаа хий. Минимум 3 дахиад 108 удаа. Чинээгаа байх шиг таа. Оо. Найм. Орон тааламжтай амгалан. За орон гэж юу вэ? Одоо би хангас үтэлээс би ани орон байдаг юм. Аавар юу бяастэй асарч чаа аавар гэдэг юм монголчууд амин орон гэж. Хүний хадгалж итгэсэн гэдэг чинь цаатхан муу санаатай явж исэн бол би муу санааны орон зайлтгийг ярьж чана. Энд дээр хүүхэд бие муутай хүмүүс бол тэр санаанд өртдөг. Тэр учраас хүний хадгалж итгэсэн. Тэгэхээр амин орон байдаг юм байна. Хүн дүрстэй 7 орон байна. Амин орон, эртний орон, эдийн орон, эсийн орон, эцэг буюу молекулын орон, цөм буюу бөөмсийн атомын орон, бөөмс буюу электрон. Ийм 7 орон байна. Орон бол зүгээр ингээд шууд амьсгал амсаа аваагүй унтаж байсан сэрүүн байсан. Орж гарчиг байдаг. Солилцоо хийж нэгтгэж. Оронлог оршихуй нягтан хязгааргүй. Атомын зэвсэг аюултай таанд байдаг шүү дээ. Тэр чинь 10-15 зэрэг байдаг шүү дээ. Атомын периферикчд өмнө хэлсэн бол би дэвж уншсан. Хэд байдаг юм. Тэгэхээр 10-15 зэрэг атомын задлаа ямар ч том зэвсэг болж байна. Тэгвэл энэ орноор оршихуй нягтан 10-95 зэрэг сантиметр грамм куб. 1 куб сантиметр ба 10-95 зэрэг граммаар дарж байна. Атомын 15 гэсэн шүү. Атомоос 80. Тэр хэдэн байж л шүү. Тэгэхээр хэрвээ энэ 7 орн тааламжтай болчих. Амин орноо тааламжтай болчих. Эдгний орноо тааламжтай болчих. Эсвэхний орны тааламжтай болчих. Гэт батхан дээр нөө 150 жил. Магадгүй 200 жил. Надад нэг хэлжсэн. Сэрдэрчүүгээ 200 жил амьдрахаа юу байгаа гэж шаардсан шүү дээ. Гөрөг тийчээс одоо ч хүчсэн байна шүү дээ. Цаав томхол хийгээгүй. Амида хөлгүй одоо ч хүчж байна. Ер нь хүн хэрэгтэй яах гэж юм бэ? Гэт яах гэж юм бэ? Хүний туйлын зорилго нь өөртөө байгаа. Чи нэг анийн чанарыг агуулсан гэдэг юм байж. Чи нэг анийн чанарын гэдгийг самар хамж байсан юм. Дараагаар хоёр эстэй амьтан болоод
Тэгээ дараа нь Мелхизедек. Тэгээ тэр Бид одоо хүмүүс шилдэг дорхно гэж шүү дээ. Гэхдээ энэ 800,000 төгрөг ээжийг дамжаад хамгийн сүүлд ээжээс унахтаа нэг тангараг. Энэ дотор энэ шүүхтэй юмснэр байгаа бол ажиллаж мэдсэн байх ёстой. Төрж байгаа ичи өөртөө зовоод шанаж байгаа. Яг хүүхэд унаа нэг хамаглан анил чимээгүй тийм хорон байдгийг. Энийг монголчууд хоёроос хаагцах гэж. Яг энэ хоёроос хаагцах тэр хормхон тэр ихээс унсан ураг хүүхэд өөрийнхөө ичигээ дамжуулаад тангараг өргөдөг. 8,400,000 төгрөг ичитэй тангараг өргөдөг. Хүн ичитэй, адуун ичитэй, нохой ичитэй, хулган, зурм, ялаа, шумуул ичитэй тангараг. Танд зөвхөн тангараг өргөсөн. Одоо юу гэж өргөсөн бэ гэж эндээс асуув энэ чи. Юу гэж өргөсөн мартцсан. Тэгээд тэр хормыг өвдөө тангараа өргөд дуусаад хөөхөд тэр доо хуцаанд тэр сүнсний ертөнцид өргөж. Тэрнээс өмнө бас нэг тангараа өргөд. Тэр сүнсний ертөнцид хий оршихоос дүрсэж шилжихтэй тангараа. Тэр өргөсөн тангараа. Сая ичигээс унах цаг өргөсөн тангараа хоёр. Нууц. Нууц. Чиос. Тэр хоёр тангарыг сануулгах орчлонгийн тохиолдол гэж байгаа юм аа. Тэр хамгийн анхны сүнсний ертөнцөөс дүрсийг олж унах тэр тохиолдол сүнсний ертөнцид өргөсөн тангарыг сануулгах тохиол тэмдгийн нар буруу илгэсэн бэлгээс. Одоо Монгол ичигээс унахтаа өргөсөн тангарыг сануулгах. Тохиол тэмдгийн нар зүүн гэсэн бэлгээс. Энэ хоёр хасыг хэрэгжүүлж байсан тохиолдолд Монгол үндэстэн дэлхийд байдлын дагуу дэлхийд дагуулж тоогтой өхөн монголчуудын хүмүүс өгдөж толгойтой өхөн монгол оюуны өмнө бүрхэж ирсэн. Тэр хоёр орчлон ертөнцийн агуу тохиолдлыг хайсан тохиолдол болгондоо монголчууд орж ирсэн. Өнөөдөр хайсан. Борд болсон. Ингэж аваасаа гэж бодож. Авах охид өгөө индексэн дийсэн. Та нарын үлсад авах энэ сууж хавах заавал бүгд авах. Тэгээд энэ бол мөнгө тэнгэртэй бурхантай таарах. Хүний намыг нэгэн хэлсэн шүү дээ. Яаж ийгүүл бол гараа жаа хэлсэн. Тэгэхээр мөнгө тэнгэр бурхантай байлдаж байж тэрний хуугийг дагаж байж амарх болштой ба. Хоног хуугийг зөрчих арга байх. Ямар ч боломж. Тэр охин гэж айнаагүй юу гэдэг талыг энэ дараа иргэд дахиад байна. Дараа нь тэнгэрийн хууль. Тэнгэрийн хуулийг мөнгө тэнгэрийн хуулийг яг даа. Таньжиг хэвээр дагаа зорчиж амьдрах хэрэгтэй. Энэ чи хэн байсан? Чингис байсан. Чингис хаан байсан. Чингисийн үед Монгол төр шоронгүй. Монгол гэж цоожгүй. Монгол зэвсэггүй. Тийм байсан шүү дээ.
өнөөдөр цоожгүй бай таанаас олдох бол шоронгүй айн хаан бий бол энэ бүхнээс авах харахыг би хэлж байгаа. Тэгээд тэрүүл мэдээ төрлөө бол энэ сонгол олон зүгээр абсолют зүгээр аваарч. Бүхэн бигээч, бүхэн элүүлч чинь эмтгээх. Бүхэн гэмтэрхийхгүй шоронгоор яах. Цаглаа. Тэр хоёргүй тэр шоронгоо болон гэл цааж болно. Тэнгэрийн хуулинд тусгагдах юм бол сарны хуул, нарны хуул, оддын хуул. Энийг Монгол зурхад бичсэн. Сарны нөлөөллийн давтамжийн хуулийг сарны зурхаагаар 7 хоногоор, нарныхыг 9-11 хоногоор, 11 жилээр, одныхыг 12 жилээр зурхаагаар болсоор эрүүлэндээ таан яаж нөлөөлөх вэ, яаж сайжрах вэ, болох вэ? Энэ хоёрыг хөвгөлтөн зүйлэр чинь 3 дахь газрын хуул. Газрын хуулинд зохицож амьдрах ёстой. Зөв миний үед Оросын Мечников энэ өөрхөн Лисенков Мечников энэ байгаас ишийн болоод явах ёстой гэсэн нэг яхан боловч гэсэн юм шиг боддог. Тэгээд одоо жинхэнэ байгалийн хэсгийг дээрэмдэж явуулаад шоо шүү. Энээсээ болоод хүмүүст сүйч хийж. Арван Европын хүнсэндээ сүйрчсэн одоо арван Европоос газрын ухаан байдаг дэлбэлээ шатаагаад үтсэн ч юу ч чадахгүй. Тэгээд жоохон юу үтсэн энэ Төваз, Кавказ, Орсын гайгүй. Монголыг одоо томчтой юм чинь хэрэг ингээд ертөнцийн их төвтэй болчихно. Тийм учраас газрын хууль зохицож амьдрах ёстой. Газар тэнгэр бурхан дугуйн хууль зохицож амьдрах ёстой. За одоо яаж зохицох вэ? Хэн бурхан хүч чадвар. Энэ хууль шууд зохицдог. Шууд зохицдог. Тэгэхдээ хүнд мөнгөчин чанар байгаа. Мөнгөчин чанар байна. Бидний өгөнд мөнгөний чанар байна гэсэн үг мөнгө оршдог. Тэгвэл бодлого мөнгө оршин мөнгөний тухай байнг бодож хэрвээ хийж өгөх мөнгөчин чанартай байж болох ёстой. Тэгээд хүнд 7 эмгтийн тогтолцоо байдаг. Цусан эмгт, агаарын эмгт, хийн эмгт, гадан эмгт, мэдээллийн эмгт, орны эмгт. Нэг нь юу гэж хэлдэг? Орны мэдээллийн эмгт. Мэдээллийн нэг доо зайг 7 эмгт нэг юм арч 7 эмгт. Энэ дотроос энэ ганцхан эмгтийг хардаг. Усан эмгт. Усан эмгт нь бас нэг 6-7 бүтцтэй. Зүгээр гүйж хөндөд урсч байдаг усан эмгт. Судсан гүйж байдаг усан эмгт. Эхний завсар оршууд байдаг усан эмгт. Эхний төвд байдаг усан эмгт. Тэгээд зүуд байдаг усан эмгт. Төрөгч мөнгөний ашигаас. Ийм 5-6 төрлийн усан эмгт. Хүндрэлт нь 3 юмны илд явсан. Нэг нь мөнгөний ашааны олоо, одоож олоогүй. Хоёр дахь нь бурхны олоогүй. Гурав дахь нь сүнсний олоогүй. Сайн сүнс байдаг тухайд хэлсэн. Одоо мөнгөний ус гэж хаана юу гэдэг тухайд ярьцгаа. Хэрвээ чи усан бясалгал хийх гэдэг номонд бас яам. Энэ бүх усыг цэвэрлээд хамгийн сүүлд нь хөрдөгдөд цэвэрлээд зөвхөн энэ энерги хоолойны хөрд. Нөгөөслийн үе цохны хөрдийг цэвэрлээд умаахан аваад дуудаад хатан улчихай гэрэл буулгах. Капопис гэж ярьж байгаа. Тэд
гэрэл буулгаад ингээд өөрийгөө амзааш байдаг. Тэндээс ямар нэгэн хэмжээний гэрэл сасраад ийм. Зулаан хөрдөнд чинь мэддэн чамд. Эндээс гэрэл сасраад энэ хоёрын хооронд ингээд гэрэл үүсч байгаа юм. Тэрийг ажижээ гэж байдаг. Чамруу гэрэл нэвтэрч орч. Одоо чамаас засарч байгааг буцаж чамд орж ийн. Тэр гэрэл орж ирэхдээ хатан буюу тэр бовыз болж ханаас. Нэг тийм өөрмөц тарс. Гэрэлэн тарс. Ус биш, цаас биш. Гэрэлэн шингэн. Энэ бүх мэдээллийн эсийг зочроо. Тэр бүх мэдээллийн зочроо бүх эсийг зочроо. 180 дэс хүнд байна. 180 дэс өөрөөс нь гэрэл цацсан. Дуу аваа гарна. Тэрийг чи сонсох. 180 дэсээс дуу аваа гарна гэж шүү дээ. Энэ яг чиний хөрдний гэрэл. Тэр эсийн одоо бэнк гэж хэлж байгаа. Энэ удамшлын уургийн мушгаа гэсэн. Эцсийн бомбын хүчин удамшлын уургийн мушгаа. Байшиндар гардаг штэ мушгацсан юм шиг юм гიშгүртэй юм шиг тийм уураг үйдий. Метр 80 см орчим урттай. Тэгээ дуустал шат. Тэрний мушгааны таваш настойс. Боолны пасоо ясиг. Тэгээд дээд талын гурван утаснаас бурхандаг дуугаа цацардаг. Тийм гэрэл цацардаг. Артан шар мөнгөн цагаан. Тун цагаан. Хитяа. Иймэрам. Тэгээд дараагийн болоос мөн тэр дараагийн болоос боросо дэшаавын орны машинаа нэг татдаг. Энийг сонсоод чи өөртөө мөнгө усаа нээж чадна. Өөртөө мөнгө усаа нээж. Зүгээр ингээд одоо ангаахны төвшин боддоо тань. Дотоод чөлдөө болчихаа гэдэг юм байна. Яагаад залуу хүний гоё вэ? Аймаг төвчхөр ингээд над шиг ингээд 2 жил 3 жил өдөр хийцээ шиг болж байна. 17 настай хөгүүд ахад яагаад юм гоё вэ? Тэр өдөр тэр хэдий шингэний юм. Тэгэхээр тэр шингэний байнгын одоо жишээлбэл ингээд өнжин тарих гэж хэлж байгаа. Тэр хатан мужихын шингэний байнг өмж өөртөө ялгаруулаад энэ бамбай уучрахаа гэж байгаа. Энэний тэр шүүхийн шингэнийг ялгаруулаад энэ өвчмөний цаатар байдаг даа. Тэр чинь бол сэрий уучрахаа. Тэрний шингэний тэгээ хотоодны доод уучрахаа. Тэгээд өөрийн тэгээд өндөр хүчний хэрэгтэй хүмүүс. Эднийг яслагаараа өдөртөж чадах юм бол чи 100 жил болсон чараад юм шиг. Мөнгөөр шанаж хийж хийж байгаа. Айдны жаахад ямар нэг усыг хийж үлээгүй. Хүн дотор өөртөө байсан. За тэгээд бурхны эрд гараад одоогүй одоо энийг хэлээе. Миний асуулт нь та нар хариу байна шүү. Одоо би сайн ярьсан. Одоо би асуулт та нар хариу. Хамгийн ихтэй. Та хайр байдгүй. Байдгүй. Өвдөл хайр байдаг гэж. Энэ хайр гэдних жоох юм аа. Хайр юм шиг. Ээж аваа хайрдаг. Биравны хавыг толгойд хайр. Ах トゥ садна хайрдаг. Уран төрлийн хайр. Сум орно хайрдаг. Иргэнд уусны хайр. Монгол хүнийг хайрдаг гэж орон хайр. Өдөө хүн төрлөختийг хайрладаг байсан. Дахад. Тэгээд адуу сантын тэр ч байтугай өөртөө өвчөн үсгэж байгаа тэр муусан микробт хайрлаас. Энэ хэний хайр? Энэ аяавал мохны хайр. Бохон бүгдийг хайр. Тэгэхээр яг энэ хайрын үр байгаа. Яг тэр үрийг ийм их цагийн хийсэн юм байна. Арай том нь ийм юм байна. Арай том нь ийм юм байна. Тэрнээс цааш явах.
Хэрвээ бидний Ариава бурхны төвшөнд ингээд ертөнцийн бүхнийг хайрлаад ихлээр чи Ариава болох шүү дээ. Чиний дотор бурхан байж л шүү. Чи тэрнийг хөгжүүлэхгүй байна. Болноо чи ихнэр хайр өөр ихтэй хайр бостой юм үзье гэж шүү. Хоёр танд оюухан байдаг уу? Байдаг. Согосой төлсөн одоо оюухан. Энэ бас жоо. Ишч. Сайн дээр доктор юм байна. Математик ухааны ч юм уу, физик ухааны, химийн ухааны юм доктор. За мууч яг сайн доктор. Тэгэхээр жоох. Гэтэл ани таба бүтэдэ авах буюу дээд бүтэдэ. Орчлонгийн бүхнийг алган дээр юм шиг мэддэг. Зүгээр та нар хэдний том төрөд явсан 2500 жилийн өмнө байсан бүтэдэ авахныг бодчиход тэр хүн 84,000 судар бичсэн шүү дээ. Гайхалтай бол. Тэгтээ тэр чинь тэр жинхэнэ бүтэдэ бас биш шүү. Тэр чинь төрсөн юм шүү. Ээжээс төрсөн. Эхнэртэй байсан, хүүхдтэй байсан. Ганцхан тэр бурхан бүтэдэ буюу тэр дээд бурханы оюуныг өөрөө хүртсэн юм. Тийм учраас тэр бурхан гэдэг. Тэгтээ чамд тэр төрөх боломжтой. Хайргүй яах вэ? Тэгээд төрөхгүй гэж. Энэ дорч мундаг шоуат. Сайн доктор ч юм. Энэ чинь залуу хүн шүү дээ. Дөрчмөө. Би юу яасан ч чадахгүй. Чадсан шүү. Дорсаа хоёулаа гудамжинд тоглоод дуулсан хоёулаа жарахаа хөөгж явж ирсэн та хоёулаа чадсан. Нэг нь чадсан гэж явсан нэг нь чадахгүй гэсэн. Яа. Будда бурхан тэр дорчиг чадсан гэж явсан бурханы оюухан төрсөн. Босч чадахгүй гэж бодсон юм. Тэгвэл тэрийг нэ чи бүтэдэ бурхан болно. Дараа чамд мэдрэмж байна. Дуулдаг, хоордог, шүлэг зохиодог, жүжиг тоглодог юу л вэ? Тэр чигт нэгийг шаалдаг юм чинь хаяас юм байна. Тэгэхээр энэ янжил хамхны мэдрэмж байна. Загварч яагаад янжил хамхны ивэд орчлоо гэж сайхан шүлэг бичиж саадаа бидэнд гайхуулдаг. Мөн чанартаа чинь зовлонгой гэж. Янжил хамхны тэр мэдрэмж ямар хэмжээгээр өгч байгаа. Тэгээд үзгээ шугаараа хэдий шүлэг бичиж. Тэгээд бурхан намайг таалагдсан би янжил хамхны хавьяа багтаж яруугаа явуулчих. Та нар тэгвэл тэний бурханы хэмжээнд хөгжүүлэх. Чиний дотор янжил бурханы үр байна. Чи тэрийг хөгжрүүлсэн. Шороо тоосоор дарсан, хэрүүл маргаанаар дарсан, хар хороор дарсан. Ганцхан тэрийг чи цэвэрлээд аюусгад хөгжүүлвэл одоо ч янжил бурханы тэр чанар байгаа. Танд ямар нэг хүч байдаг уу? Гурван хүч байгаа. Биеийн хүч, ухааны хүч, сэтгэлийн хүч. Хүчний дээд тэнгис чинь бурхан чинь очир байна. Монголчуудын оройн дээд очир байна. Энэ бурханы гурван хүч чамд байж чи яагаад очирх байгаа юм? Хэдэн жилийн өмнө шилжчихмээ өгшилсэн шүү дээ. Саамар хэрэн дээр зогсож байгаа ганцаараа гэж үсэн дагаа хийхнэстэй үү. Тийм ээ? Энэ үгүй юм байна. Монгол биш шүү. Би дараагаар хэлсэн. Шилжчихмээ 720 хил ачаад 10 секундэд 11 удаа 720 хил ачаад баг тооншгүй. Тэгээд тэрийг эдэнтэй судлаад энэ бол оюун нэрч. Орчин хүчийг их олж байгаа. Бүх орчингийн шоурмсууд нь тасраад орчингийн судлууд нь цогороо няцаараа даах болно. Тэгэхээр энэ орчингийн хүч оюун нэрч юм. Ийм гайхамшигтай хүч чамд өрн байгаа юм чи хөгжүүлэх. Хамгийн сүүлд нь танд бий байна уу? Асуулт байна. Цөмөрөө энд очив. За дөрвөн сар. Байхгүй.
Энэ таван бурхны цогцон эвдэлсэн манай бурхны хэлбэрээр илэрч байгаа. 8 манлаг биш 8 бурхан байдаг шүү. Тэрний ганц ман чингээгээд юм. Та нар цөмөр ман бурхны шинж мэддэг. Биштэй биеэс гэрэл засардаг. Мандаас 7 хоногийн солонгон гэрэл засарч байдаг танаас цацарч байгаа. Баг. Гот оронгаа хаваа гэж. Оорон төрхгүй бас. Энэ бидний дэлгүү чийдэнгүй байхад цугулсан цөмөр өнгөнгөө солонгоо татсан. Тэгээд тэр гэрэлтэй байж яах вэ? Бас удаандар үтсэн байдаг шүү дээ. Хүмүүс саалтын газраас гэрлэлээр танигддаг байсан. Үе өнгөрөөд уджээ гэж. Саалтын газар нэг эмэгтэй хуйж байгаа. Ой. Зүү айны янжин болгоо ахын гэж шүү дээ. Гэж ахна шүү. Харахгүй шүү. Өөрөөр хэлбэл аав өндөр жирийн нүдэнд харагддаг. Тийм холоос харагддаг. Тэгэхээр таны дотор янжин Анита Буддаа очрван манго нэгэн ингээд таван харамсалтай гэт бохтас сэрсэн. Миний лекцэн төрүүлсэн хэлсэн. Эрүүдэд ноёд тацтай. Ортогууд. Та нар өөрийнхөө дотор байгаа таван бурхнаас сэргийч. Тэгээд тэгэхдээ Монгол түмэндээ дөрөв мэдээ тэгвэл дараагаар нь дэлхийд дахны хүн төрөлхтөнд өргөж бай. Дотор ч ойрсон байгаа бохоо зэрэг болтугай. Юу вэ? Асуулт тавьдаг. Очиж дээгүүрийн орон шатны сонгогдсон олцсон суудсан. Ойлгохгүй нэр байхгүй. Бид нар хооцсон одоо социализмын намайг уушаас орчжээ. Тэгээд энэ юу шажаан төвхтэй байгаа гэж магадгүй. Хоёр унш, гурван унш. Тэгээд ойлгомжтой. Яг чиний тухай юм. Тэр хүн надаас соёлс амьсгалын чинь таны бичсэн тэр тав амьсгалыг бичээ таадаа юу бичсэн байх гэж тэр их сайн байсан. Таадхан тэр хойноо тэрээс гадаа намын сотгүй дийг амьсгалаар жаагаа гэгээд тухайн байгаа учраас олж. Тэгээд энэ ч шахаад юу ойлгохгүй юм чи. Тэрийг зүгээр ойлгох хэрэггүй зүгээр хийх хэрэгтэй байхгүй. Тэгээд хийж өгч гэж байна. Шилдэг тэндээ хийж. Одоо сайн миний хэлбэл тэр үг яг байна. Амьсгал хаа хүртэл явах юм бэ? Өнөөдөр зүгээр шинж ухааны ангаа ухааны хэлсээ хийж байгаа молекул хүртэл явж байгаа шүү дээ. Тэгээд молекул хүрч байгаа молекулаас нааш тэргүй цэвэрлэх боломж байна. За тэгвэл та одоо ингэж амьсгал ингэж суу. Тэгээд амьсгалаа Kita doshkan daraagan buku hitende daraan hiti huru daraan isi huru тэгээд тэр молекул авч. Молекул түрүүгүүд молекул чинь өөрийгөө битгий атомыг аяндаа цэвэрлэх баггүй. Атом цэвэрлэхдээ тэр цаана байгаа тэр тойрсон цөм бөөс хүнд дэлгэрүү юмсдээ тойлын боо. Тэр аяндаа цэвэрлэх. Тэгээд зүгээр бодлоо нэмээд гарах. Тэгээд цэвэр. Тэгээд тэрийг уншчихлаа бид бирэж ирэх аяндаа. Ийм зөндөө байна. Тэгэхгүй зүгээр уншичаад ойлгож хийх гэдэг үү? Тачаад уншаад хийгээд бүгд ойлгох юм би. Анцны нэг томьёо төгтэй байгаа юм. Сэрэмсэр интергээд тэр зүгээр орж ирсэн нэр шүү. Өөр нэг таана өгч байгаа шүү дээ. Энэ энэ хөөхгүй шалгуур дээр өссөн болохгүй заавал. Яг л тийм нэр тарахгүй ч юм.
сүнс байгаа юм, сэтгэл байгаа юм, сэтгхүү байгаа юм, сэтгэлгээ байгаа юм, өсөл байгаа юм, санаа байгаа юм уу? Энэ долоо нийлээд сэрэмсэл ухамсартай явах ёстой хамтдаа байх гэж одоо тэр сэрэмсэлийг ганц нэг шинэлтэр үг бий. Хийггүй зүйлээ анхаа ухаандч байхгүй. Зөвхөн тань мэсгэлээ ухаанд байдаг тэр нэг төвийн үнтэй байгаа. Тэр энтэй жахан төвтэй тэгвэл тусгамсуудын баялаа төвийн тэр бүгд цуцсан дөө. Тэр төвийн амин шагшин төвийн хүмүүсд миний хичээл намайг хаад явандаа явж байгаа. Тэр хүмүүс бүгд энд бас байж байгаа. Тэгээд тэгэрүүд минтийн тийм сургууль багшаа бэлтгэсэн 30 гаруй хотод бай. Хөдөө аймагуд нь 10 хэдэн байгаа шүү. Тэгээд ясчаатай тэр үеийн оршилтны авсан зүйлээс шашаа. Өөрийн хэсэгтэй. Хоёр зөвхөн зөвчөөж. Атомын чөмбийг хайлах юм. Тэгээд босол хоо тэр зүгээр ган тавгантаа гэж чөлөө фабрикэд хэлэхдээ юм жаахан байгаад чай. Тэр тасыг босол хоо тэр хайлтны наваа яг хэмжээний спирттэй байна. Тэгээд тэгэхээр маань даваагаа даваач нь остооч нь тэр үеийг даваагаа. Тийм юмчтэй хийсэн нэг асуу яах вэ? Дээрээс нь яг хэрэг өвдөд байгаа нэг юм хийж байна. Энэ грек самар гэдэг байгаа шүү дээ. Апочоо бошоо гэж хэлдэг. Тэр грек самарын чадсан ингээд самарын гараад ихе гадна талаар нэг линкээ хайсан. Нэг юм тарихын нотын линк асет. Тэр сайхан госч аваад нэг 50 грамм гаргаж авах гэсэн байна. 100 грамм гаргах нь сайн хий авах шүү дээ. Хин бижирус байна. Тэгээ гаргаад 50 грамм гаргаж авах. 40 грамм спирт хийгээд 5 хоног дараа. Тэгээ хайчсан гэж хайр юмс болчихсон. Тэр юмсыг жижиг 5 грамын хасны талаар битгуулдаг. Тэгээд хийгээ. Одоо багштай сэтгэлийн хамгийн нандин үргэлж юу гэдэг вэ? Дуу хоо. Бурхад болохоор дууж хуурдах нарийнтай наадмтай байдаг. Чөлтөр болохоор хоорондоо тэмцэлдэг асуудалтай те өсөлттэй байдаг. Бид нар ямар ч байсан Бурханы сургуулиудаа сонсон алтан сайхан чигтэй алтан сайхан хүмүүний одоо өөрийгөө бичсэн ийм сайхан хүмүүс байгаа учраас бүгдээрээ нэг сайхан дуу болдог яа. Өнөөдөр бидний лекцийг хамтран явуулсан Улаанбаатар хотын хүнд зочид таавал тойлоос хэлжээ. Тэгээд цаанаа өгөх дургуй яагаад гэвэл энэ хүрэлцэн ирсэн олон зуун хүний гэрэн цагаан гэрэлт тэр олон цагийн төгсчээ. Тэгээд та нараас нэг тийм хүсэж байгаа. Энэ бол өөртөө байгаа 6 махнаас хийгээч. Тэгээд Монгол түмний дагуулгач дараагаар нь дэлхийд төгсөж хүлээж байсан Чингис хааны 1-р аяндайны биш хүлээж тосч байгаа 2 дахь гэрээлийн аяндайны командлагч түүний жолоодогч удирдагч байлдагч нар та нар байх болно. Баярлалаа хүмүүстээ.